За Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн маш чухал баримт бичгийг бодлогын баримт бичгийг улсын их хурлаар өнөөдөр хэлэлцэж байна. Тэгээ улс орны дунд хугацааны буюу эх 5 жилийн хөгжлийг тодорхойлох энэ чухал бодлогын баримт бичгийг улсын их хурлаар батлуулахаас сар хүрэхгүй хугацааны өмнө засгийн газраас их хурлд ингэж өргөн мэдүүлж хилцүүлж байгаад бол шүүмжлэлтэй хандмаар байна. Учир нь энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 14-р зүйлд заасны дагуу засгийн газар Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хугацаа дуусгар болохоос 4 сарын өмнө хэрэгжилтийн үнэлгээг улсын хурлд танилцуулна гэд заасан баг. Тэгэхээр улсын хурал тус үнэлгээнд үндэслэн засгийн газарт дараагийн 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулахтай холбоотой чиглэл өгнө гэд. Тэгэхээр энэ улсын хурал энэ онд дуусгар болж байгаа Монгол улсыг 2025-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан гэж бодвол байдаг бах. Энийгээ эхлээд энэ тайлангаа эхлээд хилцсэний дараа одоогийнхаа оруулж ирж байгаа энэ үндсэн чиглэлийн хилцчүүл яасан бол ер нь хилцүүл хилцэх ёстой юм шүү гэсэн нэг асуулт байна. За үндсэн чиглэлийн бодлогын баримт бичгээс миний ингээд гол анхаарч байгаа нэг зүйл бол энэ дундаж давхаргын нэмэгдүүлэх гэсэн асуудал байна. Эдийн засгийн байнгын орон дээр би бас нэлээ ярьсан. Тэгээд учир сайд хариулахтаа бол ер нь 20% нэмэгдүүл 2030 онд 20% нэмэгдүүлнэ. Ер нь дундаж давхаргын төвшин гэдэг энэ ажил хүчний оролцоог одоогоор дүгнэх, хэмжих ийм аргачлал байхгүй байгаа гэсэн ийм харамсалтай хариултыг бол би авчихсан. Тэгэхээр энэ дундаж давхарга гэдэг өнөөдрийн Монголын нийгэмд ер нь байна уу үгүй юу гэдэг дээр маш их хэрэгэлцэж байна. Дундаж давхаргаасаа бид ядуу амьдрал руу шилжүүлээ, ядуугаасаа нэг ядуу руу шилжлээ гэд сүүлийн олон жил ярьлаа дөө. Тэгэхээр энэ дундаж давхаргыг 20% нэмэгдүүлэн, дундаж цалин нэмэгдүүлэн гэснээс ажлах хүчний оролцооны түвшин үндсэн чиглэлийн төсөлд 2024 онд 61.3% гэж энэ тусгасан байгаа юм. Энэтэй би бол санал нийлэхгүй байгаа юм. Яагаад тэгэхээр энэ хөдөлмөрийн зах зээл өнөөгийн нөхцөл байдлгээд 2024 оны судалгаан дээр гэр бүл нийгмийн хамгаалалаас гаргасан 57.6 гэд үндсэн байгаа юм л 2023 онд. Тэгтэл энэ ч 61.3 гэсэн. Ингээд бодохоор энэ 2010 онд 61.6%-тэй байсан энэ графикаар үзүүлсэн энэ хувь өнөөдөр бүр ингээд нэг жилийн дотор л шууд 3.7% өссөн гэдэгтээ санал нийлэхгүй байна ерөөсөө. 1992 оноос хойш яг үннийг хэлэхэд өнөөг хүртэл ерөөсөө тасралтгүй буурч байгаа шүү дээ ажил хүчний оролцоо. Тэгэхээр энэ дээр энэ засгийн газар ямар дүгнэлт хийж энэ үндсэн чиглэлд тодорхой ямар бодлого тусгуулсан бэ? Дундаж давхаргын эзлэх хувь буурч байгаатай санал нэг байна уу? За өнөөдөр Ахмадын тэтгэвэр халамжийн тухай маш их ярьж байна. Тэгэхээр энэ Ахмад наснуудын халамж тэтгэврээр амьдрах биш, дахин ажил хөдөлмөр эрхлэх энэ хууль зүйн орчныг шинээр бий болгох тал дээр засгийн газрын бодлого ямар хуу байна вэ? Өнөөдөр 55 ба түүнээс дээш настай Ахмад ажиллах хүчний тоо дэлхийд дээр ихэд 150 сая хүрсэн. Дэлхийн хөгжилтэй орнууд За нэг минут сунгая. Тэгэхээр өнөөдөр дэлхийн улс орнууд, ялангуяа энэ хөгжилтэй Азийн орнууд, Сингапур, Малайз, энэ Япон, Солонгос гэсүрэг орнуудад бол үнэхээр энэ тэтгэврийн насны ахмадуудаа дахин хөдөлмөр эрхлүүлэх энэ чиглэл дээр бүр төрийн бодлого болгож ингэж явж байгаа маш сайн жишээнүүд байдаг. Үйлчлэгээний газрууд, зочид буудал, эмнэлэг, сургууль энэ гоё газруудад бол ерөөсөө Ахмад наснуудаа тэтгэврт гарсан 55-аас дээш насны иргэдээ 65 хүртэлх насны иргэдээ ажилуулдаг, ажил орлоготой байлгадаг, амьдралын чанарыг дээшлүүлдэг,
ийм жишг байгаамаа. Тэгэхээр манай улсын хэмжээнд бид халамжийн тухай ярьж нэг юм өдөр хоног өнгөрөөсөн ийм асуудлаар ахмадуудаа хуурч сууж яхаар энэ ахмад насны дахин хөдөлмөр эрхлэх асуудлыг одоо үндсэн чиглэлдээ оруулж өгөх Санал. За. Үзээ хүүгийн шижир. За, ерхий цайд хариулъя. Зандаа шатар ерхий цайд. За, бүрийн бочмын гишүүний асуултанд хариулъя. За, энэ яагаад оройтч өргөн барьж байгаа юм бэ? Түрүүн Тэмүүжийн гишүүнч бас яриад байсан. Ус төржиж явсаар хагаад ингээс үйл өргөн барьж байгаа юм шиг тийм ойлголт байхгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 14-р зүйлийн 14-р хэсэгт засгийн газар Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичгийн хугацаа дуусгар болохоос 2 сарын өмнө улсын хурлд өргөн мэдүүлнэ гэдэг хуулийн өөрчлөлт оруулаад заасан. Бид хуулийн дагуу өргөн мэдүүлж байгаа. Тэгээд төсвийн хуулийг 9 сарын 1-нд өргөн мэдүүлдэг болоод сая баталсан. За ингээ энэ хоёрын хооронд ийм зөрүү зөрчил гарч байгаа нь бодд үнэн. Энэ бол хуулиар бид биелүүлэх ёстой гэдэг түрээрээ засгийн газар хууль биелүүлэх хэрэгтэй. За хугацаа нь 12 дугаар сарын 31-нд дуусах ёстой байсан. 2 сар гэдэг бол 11-р сарын 1-ээр бид өргөн мэдүүлээд өнөөдөр хэлцүүлж байна. За дундаж давхаргын хувьд бол манайх дундаж давхаргыг тодорхойлох аргачлалаа одоо хүртэл батлаагүй юм билий. Тийм учраас тооцоол байхгүй байгаа. За олон улсын зарим аргачлалаар үзэхээр одоо 48.1% гэж гарч байгаа. За бид нар бол одоо доктортой хөгжлийн зорилтын нэгдсэн үндэсний байгууллагын баталсан SDG 17 буюу доктортой хөгжлийн 17 зорилтыг тоосдог аргачлалаар хүний хөгжлийн өсөлтийг удаашруулж байгаа энэ амьдралын чанар, ажилгүйдэл, дундаж орлого бага байгаа, инфляц, үнийн өсөлт нөлөөлж байгаа гэсэн зүйлүүд тооцож байгаа. Ер нь дундаж давхар бол маш эмзэг. Үн 10%-аар өсөхөд, үнийн өсөлт 10%-аар өсөхөд 423 мянган хүн ядуурлыг нэж хэлж гинэ гэсэн юм судалгаа байдаг учраас манай дундаж давхарга за багш эмчнэрээс ахуулаад одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бүгд орох боловч энэ маань эмзэг хэвээр байгаа. Ийм учраас дундаж давхаргын бодтой байдлыг нэмэгдүүлэх, дундаж давхаргын эзлэх хувийг 20%-аар нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Дундаж давхаргыг тодорхойлох аргачлалыг босруулж тооцдог болохоор заасан. За дундаж давхаргын хэмжээг нэмэгдүүлэхэд үндсэн чиглэлийн төслийн 2-р хосролтын зохистой ажлын байр бүтээгч ажил олгогч эздийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны чанарыг сайжруулах, бүтээмж гүйцэтгэлд суурилсан цалин хүнсний тогтолцоонд шилжих, гарааны бизнес, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн даатгалын хамгаалтыг нэмэгдүүлэх гэдэг юм тодорхой залтууд зурсан. За наслалтын хувьд таны хэлж байгаа шиг Монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байгаа 8.6-аас 2000 оноос хойш 8.6-аар нас нэмэгдсэн дундаж наслалт 2024 оны байдлаар 71.8 болсон. За эрэгтэй хүний дундаж наслалт 67.9, эмэгтэй хүний дундаж наслалт бол 77.1 нас хүрч одоо наслалт нэмэгдэж байгаа нь бол их сайн үзүүлэлт. Нөгөө талаараа одоо 2000 оны үед за 23 онд 385 мянган ахмад насны тэтгэвэр авдаг байсан бол одоо 403 болоод нэмэгдээд байгаа. Тэгэхээр нөгөө халамжийн хэмжээ бас яагаад нэмэгдээд манай энэ хүн амын цанх энэ эрсдэлтэй болоод байгаа хэрэг хүүхдийн тоо маань сургууль цэцлэг барих хэвээр нэмэгдээд 1 сая 145 мянган сургалтчдын тоо нэмэгдсэн. За энэ бэмцэгдэх шүү. Тэгээ Батчмын гишүүн маш чухал асуудал хөндөж байгаа юм аа. Бид өмнөх 21-с 25 оны үндсэн чиглэлийнхаа биелэлтийг тайланг нь хэлэлцээд дүнж байж тэн дээрээс тулгуурлаад 26-аас 30 оныхаа дараагийн залгаас нь хийх ёстой. Энэ дээр засгийн газар хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль заасны дагуу улсын их хурлд 21-с 25 оныхоо үндсэн чиглэлийн биелэлтийн одоо гүйцэтгэлийг хөргүүлсэн. Улсын их хурл дээр хэлэлцээд засгийн газар тодорхой чиглэл өгөх юм дэгтэй байсан энэ процесс явагдаагүй юм байна лээ. Энэ процесс. Бидний засгийн газрын дүгнэснээр бол үндсэндээ 21-с 25 оны үндсэн чиглэлийн биелэлт маань 54 орчим хувьтай гарсан. 95 шалгуур үзүүлэлттэй байсан. 95 шалгуур үзүүлэлтээс тодорхой хэсэг 85-аас дээш, тодорхой хэсэг 85-аас доош хувийн биелэлтэйгээд дунджаа 53% гарсан. Үүн дээрээ тулгуурлаад энэ 26-аас 30 оны үндсэн чиглэлийг бид засгийн газрын улсын хурлд оруулж ирж байгаа юм аа. Энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль заасны дагуу энэ За үзэг үгийн шийдвэр гишүүн.